НТВ мэдээ мэрэгжилтэй хайртай дуртай байхын бодит үлгэрлэл олсон 267 дугаар цэцэрлэгийн багш Сүрэнг онцолж байна. Тэрээр хүүхдэд хайртай, бүжигт дуртай учраас ээжийнхээ зөвлснөөр цэцэрлэгийн багш мэрэгжлийг сонгожээ. За мөн хичээлээ бүжигтэй хослуулан зааж богино бичлэг хийх болсон нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээж хүүхдүүд хичээлдээ илүү идэвхтэй оролцох зэргээр олон эерэг үр дүн гарсан байна. Бүжиг сурах чамд ямар байдаг вэ? Да яади. Сая ямар бүжиглсэн бэ? Мандалах бүжиг. Чи сая ямар бүжиглэв? Монгол. Ямар бүжиг нь хамгийн дуртай вэ? Монгол бүжиг. Чи хэдэн бүжиглэж чадах вэ? 8. Бүжиглэх чамд ямар санагддаг вэ? Гой санагддаг. Бүжиглэх чамд ер нь гоё байдаг уу? Гоё байдаг. Юу нь гоё байд юм бэ? Дуун гоё байдаг. Сүрэн багаасаа бүжгэлдэг, бүжгээрээ амжилт гаргадаг охин байсан тул хүүхдүүдэд бүжиг зааж эхэлжээ. Тэрээр цэцэрлэгтээ бүжгийн дугуулган ажилуулахыг хүсдэг. Энэ ангиа өнгөрсөн намраас авч энэ хугацаанд хүүхдүүдэд нийт 10 гаруй бүжиг заасан байна. Харин өнгөрсөн 11-р сараас богино хэмжээний бичлэг хийж эхэлсэн. Нийт 10 орчим бичлэг хийснээс хамгийн олон нь 274 мянган үзэлттэй байгаамаа. Эцэг эхчүүд тэр амар хөрхөн баяртай байдаг. Хүүхдүүд нь ингээд ангидаа ингээд хөвгчлөлтэй байхыг нь ядаж ингээд өөртөөс нь ингээд рил хийх ингээд аж аргалтай байгаа мэдрэмжийг нь харахаар эцэг эхчүүд амар баяртай байдаг. Нэг жишээ ярих юм бол манай ангийн нэг охин байгааг байхгүй юу? Тэгээд би тэд нэг рил хийгээд тавьчихсан Facebook дээр хамгийн анхныхаа. Тэгсэн чинь ээжтэйгээ үтсэн байлээ. Танайхын ингэжтэй багшны энэ дээрс би байхгүй байна багшаа гэд тэгэж ээжтэй гомдлоо. Маргааш өглөө нь шууд орж ирээд хаалга нэснэ. Багшаа одоо бүжиглэхгүй хэдүүлээ. Одоо бичлэг хийх үгээ. Тэгээд яг хоёр дахь бичлэг яг тэр өдрөө яг хүүхдүүдтэйгээ яг нөгөө ирсэн хүүхдэд зориулаад тэгээд ер нь л бүндэ хийсэн байгаа. Сүрэн төгсөх курсээсээ тус цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. Энэ жил 2 дахь жилдээ багшилж байна. Анхны анги нь 2 настай бага ангийнхан байсан нь түүнийг шантрахад хүргэж орой уйлдаг байжээ. Харин сарын дараа хүүхдүүд багшч биендээ тассан тухайга дурсан ярьсан юм. Ер нь орой болгон баг уйлдаг байсан. Ээж руугаа залгаад би барахгүй байна, би чадахгүй байна гэж ер нь л амар их хэлдэг байсан. Тэгэл тухайн үедээ яг тэр чинь нөгөө төрхөн зурих. Тэгэл хүүхдүүд дасна, хүүхдүүдэд дасах гэж оролдоно. Хүүхдүүдэд байнга уйлуулад байхгүй, хүүхдүүд мэдээч хэрэг багштайгаа ингээд удаан хугацаанд дасаж эхэлнэ. Тэгэл тэр хугацаандаа ингээд хүүхдүүдтэйгээ ер нь л дасаад эхэлчтэй. Хүүхдүүд маань надад дасна, би ч хүүхдүүдтэйгээ дасна. Тийм болохоор ер нь л баг тэгээд шантрах маань ер нь бол баг байхгүй болсон доо. 267 дугаар цэцэрлэг 4 байранда 15 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Сүрэн багш зөвхөн ангийнхандаа гэлтгүй, бусад ангийнханд ч мөн бүжгийн хичээл заадаг байна.